Сайн байцгаана уу? За ингээд YouTube бичлэгтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За ингээд энэ бичлэгүүд маань таны чанартай урт наслалтад зориулсан ийм бичлэгүүд байдаг шүү. За дэлхийн чиг хандлага өнөөдөр зүгээр залуу харагдахтаа биш. Та залуу байгаагаа мэдрэх, таны бие залуугийнхаа үйл ажиллагааг хэвийн явуулж явах чадамжтай урт наслалтын талаар одоо чиглэж идэг. Тэгэхээр манай эмнэлэг бол дандаа энэтэй хөл нийлүүлэн алхаж байгаа. Тэгээд энэ талаар өнөөдөр та бүхэнд та суурьасаа хэрхэн залуучих талаар юуг анхаарах вэ талаар ярья. За өмнө нь бол хүмүүс ерөнхийдөө нүүр үрчичлээ нүрээ одоо яаж толилох вэ? Тэ? Нүүрний үрчлээгүй яаж харагдуулах вэ гэж ингэж одоо санаа зовдог байсан. Тэгээд энэний төлөө маш их хаалгаа хийлэгдэг. Нүүрний үрчлэгээгээ багасгаж харагдуулах л ийм одоо зорилготой үйлчилгээнүүд байдаг байсан. Тэгвэл одоо эстетик чиглэл болоод wellness чиглэл, хүний одоо энэ одоо спа тий энэ арчилгааны чиглэлүүд бүгдээрээ хаашаа чиглэж байгаа вэ гэхээр ерөөсөө л урт наслалт руу үйл ажиллагаагаа зөв явуулж байгаа, үйл ажиллагаа нь одоо хэвийн сайн урт наслах, чанартай урт наслах ийм тал дээр хамгийн их анхаардаг болсон юм аа. Тэгэхээр одоо компаниуд ч энэ чиглэл рүү явдаг болсон, фирмүүд бүх одоо бараа бүтээгдэхүүнээ тухайн хүний амьдралын чанарыг дээшлүүлээд урт наслуулахад юуг анхаарах вэ гэдэг дээр чиглэлдэг болчиход байгаа байхгүй. За одоо дэлхийн урт наслалтай орнуудын дунд ингээд судалгаа явуулсан байна л да. За дундаж наслалт одоо жишээлх юм бол Солонгос сүүлийн үед бол нэлээд өндөр наслалттай, урт наслалттай орн гэдэгт ингээд тооцохдоо тэгээд энэ хүний амьдралын чанарыг дүгнэх дүгнэлтийн ийм одоо судалгаа хийсэн чинь дундаж наслалт 84 гэж ингээд гарсан байгаа тийм 82 84 гэдэг. За гэтэл тэр хүмүүс бүгдээрээ 80 одоо 2 насалтлаа чадамжтай, эрчтэй, хүчтэй, амьдралаа өөрөө аваа явцдаг ийм чадвар энэ хүмүүст байсаар байна уу гэд үзсэн чинь ерөөсөө сүүлийн 10-аас 12 жил нь өвчтэй, хэвтрийн за ингээл одоо нөгөө хэвтэрт асаргаанд байжгаад ингээд явдаг ийм юу маш их байна гэдгийг бүр дундаж одоо судалгаагаар бүгдийг гаргацсан байгаа аахгүй. Тэгэхээр хүмүүс одоо монгол хүн болвол дундаж наслалт нь 70 эмэгтэй 75 эрэгтэй одоо 64 гэд ингэж байгаа боловч тэр дундаас одоо хэвтэж байгаад нас урж байгаа хүн хэд байгаа вэ? Чанартай яг өөрийнхөө амьдралыг аваа явж байгаа, амьдралын төвшнөө барай явж байгаа хүмүүс хэд байгаа вэ гэдгийг бас нарийн судлал их сонирхолтой тоо гарах байхаа гэж ингэж бодож байгаа юм. Тэгэхээр бид нар урт наслал гэдгийг дэлхийд даяараа амьд байгаад хэвтэрт байжгаад урт наслахын тухайг урт насллаа гэж үзэхгүй гэдэг чиглэл рүү явж байгаа байхгүй юу? Та урт наслж байгаа одоо өөрийнхөө амьдралын чанарыг дээшлүүлээд чадамжтай урт наслалтыг яаж бий болгох вэ гэдэг дээр л хамгийн их анхаардаг болсон гэсэн үг. Тэгэхээр чадамжтай урт наслахын тулд бид нар зөвхөн залуу харагдах гэдэг дээр төвлөрөөд хангалтгүй. Одоо сүүлийн үед ерөөсө хүмүүс чинь нэр томьёо энэ чиглэл рүү яваад ирэхээр зүгээр нэг тийм нэр томьёогоо өөрчилждэг. Энэ хүнийг залуу болгохын төлөө ямар нэгэн үйлдэл байхгүй нүрийг ингэж огтлоод татаад ойж байгаа наадах бүрээсийн ингээд нөгөө арай хүчлээ багтаа толгор харагдуулж байгаа энэ бол залуужж байгаа явдал ерөөсөө биш юм аа. Тэгэхээр залуужна гэдэг нь одоо хүн үрчлээгөө толгор харагдаад энэ нүүрэн залуу харагдахаас гадна биеийн чадамж нь сайн байгаад өөрөө амьдралынхаа одоо ингээд монголчууд бол хүний гарт орохгүй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр амьдралынхаа чанарыг хадгалаад хүссэн юм а хийгээд хүссэн газараа явж чадаад те оюун ухаан сэргэлэн биеийн чадамж нь сайн ийм одоо наслалтын төлөөх энэ одоо амьдралыг хэв маягийг зөв болгох ийм одоо эмчилгээнүүдийг төвлөрч хийх чиглэлээр бол явж байгаа. Тэгэхээр нөгөө өмнө нь бид нар залуу харагдах гэдэг юм нь яриад байдаг байсан боловч эн чинь залуу харагдж байгаа нь дотроо хөгшөрчөөд байгаа гадна талдаа ямар нэгэн аргаар пластик суурьчроор ямар нэг юм шахаад одоо ингээд дүүрэн бомбойлгоо залуу харагдахтаад чухал биш. Та өөрөө залуу байгаагаа мэдрэх бие организм чинь бодисын солилцоогоо, цусны эргэлтээ, тунгалгаа, гормоноо тэнцвэрээ хадгалж яадаг, таны чадамж хэвэн байж яадаг, явгнаас ундаггүй, өөрийнхөө амьдралын чадамжийг агуулга байж яадаг энэ төвшөнд одоо хүрэх нь орчин үеийн анагаах ухааны зорилго зорилт
болчиход байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөөсөө өөрийгөө залуу байгааг одоо залуу болсноо мэдрэх, залуу байгаагаа мэдрэх тэр л одоо чадамжийг бий болгохын төлөө манайх бол ингээд нэг life and beauty med гэдэг одоо нэртэй бид нар маш олон жил болж байна. Тэгэхээр амьдрал гоо үзэсгэлэнгийн эмнэлэг тий гэж нэрлэж байгаа нь амьдрал чинь чанартай байгаад ирэх юм бол гоо үзэсгэлэн дагалдаад одоо бий болгож болно. Гэтэл амьдрал нь чанартай биш, өвчтөе, зовлонтой тий тэгээд одоо хэцүү ийм амьдралтай тийм бэжэж зөвхөн залуу харагдах гэдэг юм чинь хангалтгүй болчиход байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр амьдралыг чинь одоо зөв биеийн хазаалтыг чинь тэгшлээд биеийн морильд мэдрэлийн судлууд дарагдсан байдлыг чөлөөлөөд цусны эргэлтийг сайжруулаад шин тэжээлийн авдаг болгоод за энийгээ дагалдаад таны гоо үзэсгэлэнг дагуулад ингээд дотроос нь гаднаас нь одоо хамтд нь залуу болгох тухайн хүн өөрөө залуу болж байгаагаа мэдрэх эрүүл сарвал байгаагаа мэдрэх чадамжинд дээшлэхийн төлөө ингээд манай хамт олон ажиллаж байгаа. Тэгээ би бол энэ нөгөө олон улсын чиг хандлагын ийм одоо хурлыг сонсоод чуулганыг одоо үзээд үнэхээр бид нар зөв явж байгаа юм байна. Зөвхөн бид нар ингээд нүүрний гоо сайхан гэдгээр биш бид нар биеийн эрүүл болгох гээд чадамжийг сайжруулах гээд байдаг чинь маш зөв явж байгаа юм байна гэдэг тэр нэлээ их талархалтай ингээд яваад ирлээ. Тэгэхээр хүмүүсийн одоо хөгшөрөхөд хүнд одоо чадамж нь юун дээр ингээд хамгийн түрүүн буурдаг юм бэ гэд ингээд үтсэн байгаа аахгүй. Тэгэхээр нэгдүгээрт нь хүний хараа. За хараа муудах гэж ярьж байгаа боловч дийлэнхтэй нүд хураашилт, аргуу болох, нүд улаах, нүдний эргэн тойрон өвчийг, нүдний харааны чадамж буурах, мэдрэхүйн одоо чадамж нь буурах, нүд хэвэн байх ийм байдал нь асуудал болж байгаа. Нэгдүгээр асуудал болж байгаа. Хоёрдугаар асуудал нь амьсгал. Хүн нас ахаад ирэхээр юу асуудал болдог вэ гэхээр амьсгал богиносох асуудалтай болдог. Амьсгал богиносно гэдэг чинь хүчил төрөгч байнга дутагдж байгаа. Хүчил төрөгч дутагдахаар тархины цусан хэмж муудаад тарих тэжээлээр дутагдана. За бүх бие одоо тарих тэжээлээр дутагдахаар бүх биеийн мэдээлэл хангамж дутагдана. Бүх бие хүчил төрөгчөөр дутагдаад цусан дутагдаад ирэхээр одоо эргэтэн системийн үйл ажиллагаа доройтно гэж дахиад хөгшрөлт рүү аваачиж байгаа байхгүй. Тэгэхээр хоёрдугаар асуулт нь амьсгалыг зөв болгох одоо хамар ингээ мөрийдсэн, дотор нь хавгандсан бүгдээрээ дандаа энэ биеийн тэгшхимийн байдлаас болж үүсдэг асуудлууд маш их байдаг. Тэгэхээр хүний одоо энэ чадамжийн хоёрдугаар асуудал нь бол хамар дээр явагдаж байгаа. Одоо мэдрэхүйн 5 эрхтний чинь нүд тэгээд амьсгал хоёр дээр ингээ муудаад ирж байгаа байхгүй. За энэ хоёр муудаад ирж ийн гэдэг чинь тарих цусан хангамжаар муу байгаа, нийт цусан хангамж муу байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр чихний сонсгол муудаад ирдэг тий. За ийм асуудууд үүсдэг бол 3 дугаарт нь арьс үрчээдэг. Одоо арьсны одоо дүүрэлт чанар муудаг гэдэг чинь гадна талын өнгөн арьсанд ирж байгаа тэжээл муудаад эластин коллаген ширхэгдэн муудаад өөрийгөө барьж байгаа шүрмжнүүдийн чадвар муудаж байгаа гэсэн үг байхгүй. За тэрний дараагийн асуудал нь юу вэ гэхээр эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн асуудал үүсдэг. Төрөөлчрхэн асуудал. За бэлгийн ханамж авах байдал, бэлгийн чадамж одоо нөгөө удаан барих эрэгтэйчүүдийн шодон босолтын байдал ингээд асуудал болоод эмэгтэйчүүдэд одоо шээс задгаарлын асуудал болоод ингэж байгаа нь хөгшрөлтийн одоо онцгой шин чанараа гэж ингэж үзэж байгаа аахгүй юу? Бүр заавал бий болоод байна гэдэг. Тэгэхээр одоо 2040 он гэхэд дэлхийн нийт хүн амын 40%-аас дээш нь 65-аас дээш насныхан болно гэсэн судалгаа ингээд гаргацсан байгаа. Тэгэхээр энэ судалгаан дээр ингээд үндэслэх юм бол бид нар хөгшрөлтийг чанартай болгохгүй бол бүгдээрээ ижилхэн хөгшин болчих бол яах вэ гэдэг ингээд асуудал үүсэж байгаа ш. Тэгэхээр чанартай хөгшрөх, чадамжтай хөгшрөх, өөрөө өөрийнхөө амьдралын чадамжийг хүсэл эрмэлзэл, хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлсээр явах ийм одоо чадамжийг бий болгохын төлөө одоо нийт одоо дэлхийд даяарч анхаарч байгаа манай эмнэлгийн тухайд бол дотроос нь гаднаас нь бүгдийг нь одоо залуужуулаад таны биеийн үйл ажиллагаа одоо function гэж ярьж байгаа шүү дээ. Үйл ажиллагаагаа эргэтэн систем чинь бүгдээрийг ингээд хангаж чаддаг болох тэр системийг л бүрдүүлэхийн төлөө ингээд ажиллаж байгаамаа. За ингээд одоо дэлхийн чиг хандлага юм байгаа гэдгийг бол та бүхэн танилцууллаа. Тэгэхээр
хөгшрөлт явагдахаар ямар асуудал үүсээд идэх юм бэ гэдгийг бас та нар нэлээд сайн ойлгосон бахаа гэж бодож байна. Тэгэхээр энэний эсрэг бид нар болохоор нүдний хураашилт, нүдний зовхны өвчлөө, нүд улайлт, одоо зовх ингэж доошоо унаж харааны талбай муудах те энэний эсрэг бид нар бол эмчилгээг хийж байгаа. Энэ болохоор Израилийн Иммод гэдэг брендийн дэлхийд даярах зовхны одоо эрүүл мэнд, нүдний эрүүл мэнд, зовхны одоо толгор чанга өвчлөөгүй болгож, зузаан болгож, залуужуулах, нүүрний арьсны суналтыг агшаах, толбуудыг арилгах гэх мэт үйлчилгээг хийж байгаа ийм инновашн гэдэг үйлчилгээг бол бид нар нэвтрүүлсэн хийж байгаа. За одоо бид нар дараагийн чиглэлд хаашаа чиглэж байгаа вэ гэхээр нүдний эрүүл мэндийг илүү сайжруулахаас гадна амьсгалыг яаж бүрэн болгох юм бэ? Амьсгал дээр бид нар яаж хүмүүст тусуулаад хамрын энэ одоо дотор салцтын хөөлт одоо хавгнал за амьсгал дутуу байдлыг бид нар яаж бий болгох вэ гэдэг дээр бол нэлээд ажиллая гэж бодож байгаа. За бид нар бол одоо бол хүний тэгш биеийн хазаалтаас үүсэж байгаа асуудлууд, нуруу, мэдрэлт авсан асуудлуудыг бол бид нар шийдэх тал дээр ажиллаж байгаа. Хүнийг онцлоод ирэхээр юу нь хаана асуудалтай байгаа вэ гэдгийг бүрэн ингээд онцлоод чадамжийг онцлоно гэсэн үг байхгүй юу? Чадамжийг онцлоод ирээдүйд та ямар болох гээд байгаа юм бэ гэдэг гэмийг онцлоод өгөхөөр хүмүүсийг эмчлэх маш одоо ийм үд хаалга нэгддэг. Онцлогоо буруу байх, онцлогоо дутуу байх энэ явдал болохоор хүнийг яаж эмчилгээ хийх нь тодорхой бас байдалд оруулдаг учраас бид нар энэ чадамжийн асуудал, үйл ажиллагааны одоо чадамжийн онцлогоог бол хийж байгаа. Биеийн тэгш хэмээн алдагдлаас үүдэлтэй чадамжийн бууралтыг оншилж байгаа гэсэн үг. За энэний дараа бол бид нар эмэгтэйчүүдийн одоо шээс задгаарл, өтрээний суулт, савны доошоо суулт, за өтгөн хаталт, анусны цагаан мах эргэх гэдэг асуудлуудыг бол бид нар бол шийддэг. Энэ дээр бол мэсгүү, өвдөлтгүү, за тэгээд одоо даун тайм буюу өвдөөл цус гараал яваад байдаг тийм асуудал байхгүй, одоо хориглох залт байхгүйгээр хүмүүсийн шээс задгаарл болоод бэлгийн таашаал авахгүй байх асуудлуудыг бол шийдэж байгаа. Эрэгтэйчүүдийн төрөв булчирхай болоод одоо шодон, босолт, итэр бүгдээрээ цусан хангамжтай холбоотой байдаг. Тэгэхээр бид нар цусан хангамжийг сайжруулах эмчилгээнүүдийг бол олон жилийн өмнөөс хийж байгаа. Бүтэн бие өөрөө одоо залуу цуцтай болох цусан хангамж сайн байх тал дээр бол бид нар бол ажиллаж байгаа. Энэ бол маш сайн үр дүнтэй байгаа. За тэгэхээр тэр эрэгтэйчүүдийн одоо шодон, босолт, за эрэгтэйчүүдийн хүний арьс нэнгрээд ингээд сулраад ингээд датай адил эрэгтэй хүний бэлэг эрхтний гадна талын арьс чинь бас өөхөн давхаргаа алдаад сулраад ингээд урт болоод одоо нөгөө нэнгрээд ийм болдог байхгүй. Тэгэхээр тэрний дотоод цусан хангамжийн дүүргэлт гадаад одоо тэр өөрийнхөө эдийг алдсан байдлыг төлжүүлэх, за тэгээд нийт биеийн одоо залуужуулах процессыг бол эрэгтэйчүүд дээр хийж байгаа. За ингээд өнөөдөр бол мэдлэг олгох хэсэг дээрээ бүгдээрээ хүн хөгшрөхөөр ямар асуудал үүсээд байгаа. Тэгэхээр эдгээр асуудлыг ямар аргаар шийдэх вэ? Тэгэхээр мэсгүү ийм одоо өвдөлтгүү, аюулгүй байдлаар шийдэж байгаа. За тэгэхээр хүн бол одоо зөвхөн ингээ гадна талын нэг шинэ гэр барина гэд гадна талын цагаан нөгөө бүрээсээ солилцохоор шинэ гэр болчихгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан гадна талын арьсын татаад ойчхоор хүн залуужж байгаа юм биш ээ. Та өөрөө залуужж байгаа мэдрэж чадамж чинь сайжирж явах энэ төвшөнд хүрэхин төлөө бид нар бол ирээдүйдээ бэлдэж ажиллах хэрэгтэй байгаа талаар ярьлаа. Тэгээ хүн болгоо энийг бас өөр дээрээ хүн болгон бол цаг хугацаа явахын хэрээр хөгшрөх нь бол тодорхой гэж байгаа шүү дээ. Хөгшрөлтийг удаашруулах, бууруулах тал дээр, чадамжаа нэмэгдүүлэх тал дээр хамтарч ажиллацгаая гэж одоо та бүхэндээ хэлмээр байна. Хөгшрөлт гэдэг юм зайлшгүй гэдэг байгаа. Тэгэхээр хөгшрөлтийг бид нар хүлээгээд суух биш, урьдчилан сэргийлээд залуу насаа уртуулахын төлөө, чадамжтай урт наслахын төлөөх энэ одоо талаар ярилцлаа. Дараагийн YouTube бичлэгээрээ иргэн уулзтлаа. Түр баяртай.